Hey, зэвэт цандалсаа тулгаа авын тулгаа байна. За энэ удаагийн sneaker pick зурлаараа Curry 10-ын талаар хүргэхээр шийдлээ. За ингээд бичлэгээ эхлүүлцгээе. За Steph Curry гэх брэндтэй болсноороо Curry 8-аас эхлүүлэн Curry брэндээсээ нэрийн пүүзээ гаргаж ирсэн. За Curry 8-ын онцлог нь хэм бол зөөлөвч нь бүхэл лов зөөлөвчийг ашигласан. Дээд засгийн материал нь нэхмэл материал, пластик болон миш материалыг маш бага ашигласнараа онцлог байсан. За 8-ын энэ онцлогоороо хүмүүсийн анхаарлыг маш их татсан. Ялангуяа лов зөөлөвч. Under Armour-оос шинэ гаргасан зөөлөвчөөрөө 8 болон өөр бусад гүйлтийн гутлууд дээр ашиглаж эхэлсэн лов зөөлөвчийг. Curry 9-дөр мөн адил өмнөх 8-ын загвартай адилхан гаргасан. За дээд засгийн материалын арай зузаав завтар өсгийн хэсэгт нь өсгийн хатуулга маягийн зүйл хийж өгсөн харагдаж байна. Гэтэ өмнөх 8-аас дээртэн зүйл байхгүй байсан уу? Эсвэл follow зөвлөвчийн асуудлаас болсон уу? Тэгж их яригдaltaгүй өнгөрсөн. За энэ оны 10 сард Curry 10 $160 үнэтэйгээр худалдаанд гарсан. За ингээд үзүүлэлтүүд рүү орцгоё. Зуралт нь 10 оноо авчээ. Зуралт нь маш сайн. Хэн өмнөх загваруудаас бага зэрэг гүн болсон. Шаланд наалддаг юм шиг мэдрэмж төрдгөө гэсэн байна. За зөөлөвч нь 8.5 он авчээ. Зөөлөвч нь өмнөх загваруудтайгаа адил бүтэн флоп болон шанкаас бүрдсэн. За follow нь зөөлөн, хөнгөн, талбай мэдрэмцээ, эвтэйхэн нуурдаг, бас сундаг. Гэхдээ зохилтын хамгаалалт нь муу, ер нь өмнөх загваруудтайгаа адилхан гэжээ. За материал нь 8.3 он авчээ. За дээд засгийн The Vape гэх материал ашигласан нь материал нь хөнгөн, амьсгалдаг. Ер нь өмнөх загваруудтайгаа бас төстэй. Нэмгэн, дэмжигчтэй, эвтэйхэн, өсгийн зөөлөвч зөөлөн. За ер нь 9-төөгөө адилхан гэсэн байна. За дэмжигч нь 9.3 он авчээ. Дэмжигч нь сайн 2T хөдөлгөөн буюу shift хөдөлгөөн доктортой, локдаун сайн, өсгийн айлталт байхгүй, өсгийн доктортой байдлыг сайжирсан гэсэн байна. Fit 8.5 он авчээ. Өмнөх загваруудаас бага зэргийн илүү зай үлддэг гэсэн байна. За автор нь 16.7%. За дунд жоноо 8.9 оноо. US 9 сайз дээр 351 г байсан байна. За энэ нь өмнөх 9-өөс 30 г-аар хүнд болсон юм байна. За давуудлууд нь хэм бол top tier зуралт, эвтэйхэн материал. Сул талууд нь хэм бол зохилтын хамгаалалт шилдэг байж чадаагүй. Ер нь энэ загварын талаар бол өмнөх 8 болон 9-өөс тийм ч амар их ялгаа байхгүй. Бага зэргийн сайжирсан, өөрчилсөн зүйлүүд байгаа юм шиг байна. За хажуу хэсэгт байрлах 4 зураас нь дээрээс харахад X буюу ROM тоогоор 10 гэсэн утгыг гэлтгэхээр хийсэн болтой. Гэхдээ заавал ингэж Adidas шиг зураас ашиглах нь зөв байсныг хүсэн хүмүүсийн бас сэтгэлүүл харлаа. Улны хэсэгт мөн үдээсний хэсэгт X буюу ROM тоогоор 10-ыг гэлтгсэн тэтгэлүүд харагдаж байгаа хаа. За зөөлөвчөнд байрлах өөр материал шиг харагдаж байгаа зүйлийг өөр зөөлөвчийн материал болов уу гэж бодсон боловч үгүй болж таарлаа. За зуралтын дотор талбайд үнэхээр сайн. Гэхдээ тоостой эсвэл гадаад талбай жоох муу болтой. Мөн follow зөөлөвч нь амархан илэгддэг, алга болдог. Яг баллуур шиг алга болгодог гэсэн ревю энийн тэмд нэлээд харлаа. Зөөлөвч нь бол өмнөх 9-өөс зөөлөн болж чадсан. За материал дэмжигч нь ер нь тийм сайн бас сайжааг. Ихэнх хүмүүс энэ дөрвөн зураасыг өөр материал уртлын эсгийг барьж өгөхөөр илүү хатуу материалаар хийсэн болов гэсэн хүлээлт байсан бол мөн адил энэ дөрвөн зураас нь адилхан материал болж таарсан. Toy box буюу урд хэсэгт тохирсон зайтай. Toy box нь өмнөх 8-9-өөсөө бага зэрэг өргөн болж өгч чадсан. За хүмүүс болон ревюгийн дүгнэж байгаагаар $160 ихэд илүү дээрдсэн зүйл байхгүй. Ялангуяа follow-ийн гадна тал байх асуудал, баллуур шиг илэгддэг асуудал нь энэ пүүзийг сонгохгүй байх шалтгаануудын нэг нь болж байгаа юм шиг байна. За ингээд ер нь миний бодлоор follow 10 тийм ч бас сайжирсан зүйлгөө, муудсан зүйлгөө. Магадгүй дараагийн загваруудаас том өөрчлөлт хийхгүй бол бас нэлээд шүүмжлэл агуулах шинжтэй харагдаж байна. За ингээд өнөөдрийн бэлтгэсэн мэдээллийг нүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан ба subscribe, like дараарай. Нэрээ миний анхны донат орж ирсэн байгаа. 2-3 жил хийсэн эцэст анхны донатаа авч үзлээ. За ингээд хөдөлмөрийг минь үнсэн Adilbect-тэй баярлаа.